Монгол улсын эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төв үзүүлж байна. Хүн үүснээс эхлэн төрөх, өсөх, өдлөх, үхэх үйл явцыг туулан өнгөрүүлдэг. Цаг мөч тутам сая хүний хорвоогоос арчин байгаа өвчин гэдэг зүйлтэй хүн төрлөختөн учраан ололцох зорилготой мөн чиг их хөдөлмөр зүтгэл гаргасныг үгээр илэрхийлэх боломжгүй. Бодитойгоор хэлэхэд өвчлөлийн эсрэг ангаах ухаан гэж их хүч бий болж өвчлөлийг зогсоох, сааруулах зорилгоор ажилласаар ирсэн. Одоо ч гэсэн ажилласаар л байна. Эрхэм үеэлс Улаанбурхан буюу Монгол дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөн зориулан бүтэв. Олон зууныг дамжин хүн төрлөختний ангаах ухаанд олсон хамгийн том ололт бол вакцин хэмээх шид тэмийг гартаан барьж халдвар төвчин өвчлөлтөд тэмцэж авъяах ялалт байгуулсан явдал байлаа. Ад ноёд, баян ядуу, дарга цэрэг, хөгшин залуу ялгалгүй таарлсан хэм бүхнийг хайр найргүй авч чадах энэхүү өвчнөд тэмцэх олон аргыг турсан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байлаа. Харин 1796 онд Английн эрдэмтэн Эдвард Jenner нээсэн вакцинжуулалт нь хамгийн үр дүнтэй арга болсон юм. Jenner вакцина 1798 онд анх олон түмэнд хүргэсний дараа бүх хүүхдийг цагаан цэцэг өвчний вакцинаар вакцинжуулах болсон байна. Монгол оронд ч гэсэн 17 дугаар зууны нэртэй одож 1740-с 1810 онд амьдарч байсан сахар гүш Цэнгэн жилийн лувсан чөлтөм Тэнгэрийн цагаан цэцэг тарихын эмийн найруулах ёс хийгээд татах тэргүүтэн гэдэг бүтээлийг 1785 онд туйрван дархлаажуулах аргыг тайлбарлан бичиж үлдээснийг Монгол одогч нар шин цагийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Монгол улс дархлаажуулалтын ачаар хамгийн аюултай халдвар төвчнүүдийг устгаж хяналтандан авч чадсан ялалтын түүхэн замлыг товчхон дурддаг бол 1921 оноос өмнөх үе буюу ардын хувьсгал ялхаас өмнөх үе. Вакцины тусламжтай цагаан цэцэг өвчнөд тэмцсэн үе. Мэргэжлийн байгууллага тасаг үүсч үндэсний тархвар судлаач эмчнэртэй болж халдвар төвчний бүртгэл мэдээлэл бий болсон үе буюу дархлаажуулах алба үүсэх бэлтгэл үе. Дархлаажуулалтын халдвар төвчний судалгаа шинжилгээний жилийн суурь тавигдж Монгол орны онцлог тохирсон шин товлол нэвтрүүлэн зангилах технологи хөгжиний хяналтанд авч эхэлсэн үе. Монгол улсад дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин цогцоороо бүрдэж олон улсын хандив тусламж өргөжж эхэлсэн үе. Дархлаажуулалтын эрчимтэй хөгжил дэвшилийн үе гэсэн үеүүдэд хуваан үзэж болох юм. Янгсан 1921 оны ардын хувьсгалын дараа эрүүлийг хамгаалах салбарын тулгын чулуу тавигдж хүн амын эрүүл мэндийг сайхан хамгаалахад орчин үеийн эмчилгээ онцлогоог нэвтрүүлэх, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, халдвар төвчнөд тэмцэх, сэргийлэх арга хэмжээ чухлаар тавигдлаа. Түүнчлэн 1924 онд батлагдсан бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд хүний өвчин эмгэгийг ангаах, засал, сэргийлэх дүрм хэмжээг тогтоох гэж заасан нийгмийн эрүүл мэнд болон үрдэгчлэн сэргийлэх арга хэмжээний төр засгийн үүрэг болохыг хуульчилсан анхны нэн чухал шийдвэр болсон юм. 1933 онд Арвин цэвэр бактери шинжилгээний институтыг шинээр байгуулж Арвин цэвэр бактери шинжилгээний лабораторийг Арвин цэвэр эрүүл ахуйн вакцин үйлдвэрлэлийн гал зүгийн вакцин тарих зэрэг тасгуудаа байгуулж улмаар цагаан цэцгийн вакциныг дотоодон үйлдвэрлэж эхэлснээр вакцин биобэлтгэлийн үндэсний үйлдвэрийн суурь тавигджээ. Халдвар төвчнөд тэмцэх, үрдэгчлэн сэргийлэх, дархлаажуулах зорилтыг хэрэгжүүлэхэд зөвлөлд орос улсын эрүүлийг хамгаалахын ардын комиссариатын эмнэлэг Арвин цэврийн удаадараагийн экспедиц чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ гайхамшигт ялалтанд хүрэхэд зөвлөлтийн мэрэгжилтэн Байрлин Башеева нарын зэрэг 400 гаруй эмч мэрэгжилтнүүдийн халуун сэтгэлийн тусламж хамтын ажиллагаа тэдний үзүүлсэн туршлага чухал ач холбогдол өгч байж. Манай орн 1949 онд сүрээгийн вакцин, 1962 оноос халдварт саагийн эсрэг,
1967 оноос Сахуу хөхүүл ханиад Татрангийн, 1974 оноос Улаанбурханы эсрэг вакцин, 1991 оноос Б вирус гепатитын эсрэг вакциныг нэвтрүүлж, улмаар 2005 оноос Тавт, 2009 оноос Улаанбурхан, Гахайн хавдар улаануудын эсрэг 3 дахь вакциныг засгийн газрын тогтоолоор баталсан дархлаажуулалтын товлолын дугуй нэвтрүүлсэн. Энэ хугацаанд товлолыг шинэ вакцин нэвтрүүлсэнтэй холбоотойгоор 5 удаа шинжилэн батлуулж амжилттай хэрэгжүүлжээ. Вакцинжуулалтууд манай ангаа ухаанд одоо байж байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн хүчтэй зэвсэг. Яагаад гэх юм бол харьцангуй бага хөрөнгө зараад олон хүний амь насыг аварч чаддаг учраас энэ дархлаажуулалтын ажил, вакцины ажлыг бол дэлхийн дахинд хамгийн үр ашигтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ гэж хүлээн зөвшөөрсөн байна. Вакцин биобэлдвэл халуун хүйтэнд мэдрэг, буруу хадгалж тээвэрлэвэл чанараан алддаг, цаг уурын нөхцөл байдлаас болж өөр горин баримталдаг бөгөөд дэлхий дахинд байнга шинэ технологи нэвтэрч байдаг эмзэг адармаатай ажил юм. Манай орны хувьд 1980-ад оны сүүл хүртэл ихэнх сум багт тогтвортой цахилгааны их үүсвэргүй машин дуудлагын ганц УАЗ-469-тэй байлаа. Хөргөгчгүй учраас ердийн аргаар 1 м 20 см гүнд зөөрөхөж хайрсагт хийж хадгалах суманд шуудангийн машинаар багта тэмээ морг их мэт ердийн хөсгөр авч явах зэрэг хадгалах тээврэл хүргийг гүйцэтгэхдээ аль болох зохих хэмийг алдагдуулахгүй байхыг хичээсээр ирсэн байна. Иймхүү дархлаажуулалттай халдварт өвчнийг онцлох, үүсгэгчийг тандах, нотлогон суурилсан үндэслэл дүгнэлт гаргаж дархлаажуулах, лабораторийг бэхжүүлэх ажил нэн тэргүүнийг байсаар иржээ. Монгол улсад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу 1960-ад оноос хэрэгжсэн Монгол тэг1 вакцинжуулалтын өргөжүүлсэн хөтөлбөр 1993 онд засгийн газрын 149 дэх тогтоолоор батлагдсан дархлалын үндэсний хөтөлбөр нь 1993-аас 2001 онуудад хэрэгжин дархлаажуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж төр засаг олон нийтийн оролцоо нэмэгдэж эхэлсэн. Түүнчлэн манай улс дархлаажуулалтын үндэсний өдөртэй болж 10 хоногийг жил бүрийн 5, 10 дугаар сард хийдэг боллоо. 7 өвчний эсрэг Монгол улсад мөрдөх өргөн вакцинжуулалтын товлол батлагдсан. За манай улс 1993 оноос бол дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж байгаа. За дархлаажуулалтын 10 хоногийг бол тодорхой урьяан дор зохион явуулдаг. Тухайлбал дархлаажуулалтыг хүүхэд бүрт одоо хүргэе. За улаанбурхан өвчнийг эрс бууруулъя, халдвар цаа өвчнийг устгая гэх мэт урьяан дор ингэж зохион байгуулдаг. За энд бол 93 оноос хойш бол жилдээ одоо нэг 500-аас 600 мянган хүүхдийг бол бид нар бас энэ дархлаажуулалтанд бол нэмж хамруулсан. Зарим тохиолдолд бол сая 500-аас 2 сая хүүхдийг бол давхарсан тоогоор бол хамруулсан байдаг. За ингэж хамруулсан явдал бол манай улаанбурхан өвчнийг бол одоо эрс бууруулж дархлалтыг таслан зогсоох, халдвар цаа өвчнийг устгахад бол ихээхэн өндөр одоо үр ашигтай арга хэмжээ болсон гэж үздэг. За энэ маань үе үеийн төр засаг эрүүл мэндийн яам одоо дэмжиж манай удирдлагууд оролцдог байсан. Ялангуяа дархлаажуулалтанд оролцох олон нийтийн оролцоо этгийг сайжруулах үүднээс манай үе үеийн ерөнхийлөгч нар, баг банд ерөнхийлөгч, очроод ерөнхийлөгч, их баяр ерөнхийлөгч зэрэг хүмүүс бол идэвхтэй оролцож ирсэн нь бол энэ дархлаажуулалтын ач холбогдлыг өргөх, олон нийтэд хүртээх явдалд бол онцгой ач холбогдолтой болсон гэж бид одоо үздэг юм аа. 2001-ээс 2010 онд засгийн газрын 129 дугаар тогтоолоор халдварт өвчнөд тэмцэх үндэсний 6 дэд хөтөлбөр батлагдсан бөгөөд дархлаажуулалт бүхий халдварт өвчнөд тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөр амжилттай хэрэгжсэн байна. Нэг хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтын хамралт тогтвортой өндөр 95% орчим боллоо. Мөн 2005 оноос өөрөн эвдэрдэг зүйл хариур аюулгүй хайрцгийн хэрэглээг нэвтрүүлсэн нэг хүүхдийн хадгалтын тоог 6-аар бууруулсан. Сүүлчийн хөтөлбөр болох 2011-с 2015 онд хэрэгжүүлэх халдварт өвчнөд тэмцэх хөтөлбөрийн хүрээнд улаанбурхан өвчнийг тассан зогсоох стратеги, халдварт цаа өвчин үүсгэгч сэрлэг, омгийн вирус зөв үрэлгдэн орж ирэхээс сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлын төлөвлөгөө, вирусны гепатиттай тэмцэх стратеги зэрэг чухал бичиг баримтуудыг боловсруулж амжилттай хэрэгжүүлж байна. Манай улс дархлаажуулалтын өргөдсөн хөтөлбөрт багтдаг. Заавал их дархлаажуулалтын үндэсний товлолын хөтөлбөрт ордог 9 төрлийн вакциныг дархлаажуулах ажлыг бол
орон даяар олон жилийн турш ихээхэн үр дүнтэй зохион байгууллаа. Энэ их өргөн цар хүрээтэй эмзэг нарийн нүсэр том ажлын үр дүнд нэгдүгээрт олонтой дурлагдсан 3 төрлийн халдварт өвчнийг устгах чадлаа. Хоёрдугаарт урьдчилан сэргийлэх тарилах бүхий 5 төрлийн вакцин нэг тарсны ачаар эдгээр 5 төрлийн өвчнийг л бүрэн хяналтан дан авч жолоодох талдварын хэмжээнд тогтоон барьж чадлаа. Бид 1973 оноос Улаанбурхан өвчний тарилгыг Монгол улсад анхудаа бүх нийтийн хамруулан тарьж эхэлсэн. 75 он гэхэд нэг ч удаа Улаанбурхан өвчин бүртгэдэггүй байсан. Тарилгыг анхудаа бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захиаж авчрахдаа энд хадгалах тусгай байрууд эрүүл ухааны халдварны асуудал улсын институтэд тусгай байр бариулж байсан. За өнөөдөр бол ижбүрэн одоо ийм тарилга хадгалах орчин үеийн тоногдох хөрөмдөд тоногдсон ийм тарилгын агуулга бол халдварт үүссэн судал үндэсний төвөдөд байгаа. 1996-аас 2006 онуудад хүүхэд бүрийг чанартай вакцинаар хангах, орон нутгийн дархлаажуулалтын нэгжийн чадварыг дээшлүүлэхийн тулд аймаг сумдыг автомашин, мотоцикл, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, агаарын цахилгаан үсгэрээр хангаснаар дархлаажуулалтын нийт нэгжийн 98% зориултын хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангагдаж, вакциныг чанартай хадгалах, тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэхүү 2008 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр вакцин биобэлдмэл хадгалах төв агуулгыг шинээр барьж тоноглон орчин үеийн хүйтэн хэлхээний хэмнэн хяналтын тогтолцоог нэвтрүүлж нэгдсэн бүртгэлийн сантай болсноор цаашид олон улсын хэмжээнд хүйтэн хэлхээний загвар агуулах болтлон хөгжсөн байна. Улаанбурханы үндэсний лабораторийг Монгол улс болон Япон улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу 2002 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн тусламжаар манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн их хүүхдийн эрүүл мэндийн төслийн хүрээнд халдвар өвчин судлалын үндэсний төвд байгуулж 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулсан билээ. Энэ лаборатори 2002 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Улаанбурхан улаануудын лабораториудын сүлжээнд нэгдэн орж одоо олон улсын хэмжээний лавлага лаборатори болон ажиллаж байна. Полимелитийн үндэсний лаборатори 1996 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японы JICA зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажилласнаар материалын баазын хувьд бэхжин орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус лаборатори жилд дунджаар 150-аас 300 сорьц цуглуулан вирус судлалын шинжилгээ хийж, илүүсэн полиовирусыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн лавлага лабораторид илгээн баталгаажуулдаг. 2012-оос 2014 онуудад Дэлхийн нийгмийн эдийн засаг шашны урсгалтай холбоотой явагддаг вакцины эсрэг сөрөг сурталчилгаа манай улсыг тойрсонгүй. Энэ үед ажиллаж байгаа бүх эмч нар ард түмэндээ зөвөр ойлгуулах сурталчилгааг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тэмцэлээ. Учир нь вакцинаар сэргийлэгддэг хүүхдийн үхэлд хүргэж ирсэн Улаанбурхан, сахуу, хөхүүл ханиад, тарих нугасны саа, менингит зэрэг өвчнийг залуучууд мэдэхгүй ахмадгүй эмч нар манч бараг мартахад хүрчээ. Дархлаажуулалтын чиглэлээр ажиллаж байгаа мэрэгжилтнүүд олсон амжилтаа баттгах, иргэдэд зөв ойлголт өгөх сурталчилгааг улам эрч хүчтэй явуулах хэрэгтэй болоод байна. Монгол улсад дархлаажуулалтыг зохион байгуулахад боловсон хүчний хангамж, хүйтэн хэлхээний чадвар вакциныг томоогийн H1N1 вирусын халдвар болон хөрш орнуудын саа өвчний дэглэлтийн эсрэг дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулснаар харж болох юм. Монгол улсад дархлаажуулалтын үйл ажиллагааг явуулах үндэсний бүхэл бүтэн том сүлжээ хүчин чадал сайтай тогтолцоо нь зөв ийм чадварлаг сүлжээ ажиллаж байна. Энд бол үе үеийн одоо эмчнэр маань мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар аймаг, сум
багийн бүх одоо эмчнэр оролцсон ийм том хамт олон ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дархлаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хамралтын хүрээ улам тэлж, шинэ улан хавсарсан вакциныг дархлаажуулалтанд нэвтрүүлж байгаатай холбогдуулан нотлогонд суурилсан шийдвэр гаргах үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу дэлхийн олон орнууд ялангуяа хөгжиж байгаа орнууд бие даасан дархлаажуулалтын зөвлөх хороо байгуулах болсон. За дархлаажуулалтын зөвлөх хороог Монгол улсад 2010 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр байгуулсан бөгөөд энэхүү хороонд нь бол бүрэлдэхүүнд нь Эрдэнэтэд төрийн болон төрийн бус байгууллагууд за эдгээр зөвлөлийн гишүүд нь бол дархлаажуулалтын үйл ажиллагааг мэргэжил 100% чиглүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй дархлаажуулалтыг нэвтрүүлэх, дархлаажуулалтын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад зорилготой ийм хороо байгаа юм аа. За хоёрдугаарт бол дархлаажуулалтын байгууллага хоорондын зохицуулах хороо гэж байгуулагдсан. Энэ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд үүнд эрүүл мэндийн яам болон харьяа олон байгууллагууд хамрагдсан байгаа. Энэ бол дархлаажуулалтын үйл ажиллагаанд гадаадын зээл тусламжийг одоо зохицуулах үүргийг гүйцэтгэдэг ийм хороо байгаа. Дархлаажуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд үнэлж баршгүй дэмжлэг болсон зүйл нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал байлаа. Тухайлах юм бол Японы JICA байгууллага дархлаажуулалтын нэгжүүдийг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангах 1996-аас 2006 онд заавал хийх дархлаажуулалтын 7 төрлийн вакцинаар 100% хангаж Монголын хүүхд багчуудыг дархлаажуулалт бүхий халдвар төвчнөөс сэргийлэх буянтай үйлсэд үнэлж баршгүй тусалцаа үзүүлсэнийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. За Монгол орн бол дархлаажуулалтын хөтөлбөрөөр хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа орны тоонд ордог. Монголчууд товлын вакцин гэж хүүхдүүдийг тодорхой насанд нь заавал хийлгэх товлын вакцинуудыг нэвтрүүлсэн. Түүнээс гадна халдвар судлалын заалтаар нэмж одоо дархлаажуулах бас ийм вакцинууд байдаг. За нөгөө талаас товлын вакциндаа орж чадаагүй хүүхдүүдийг нөхөж вакцинжуулах ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. За энэ бүх зардлыг одоо 2000 он хүртэл дандаа олон улсын байгууллагын тусламжаар хандиваар бид нар санхүүжүүлж ирсэн. Харин 2003 оноос хойш дархлаажуулалтын сан хуультай болсон Монгол орн. За энэ сангаараа дамжуулаад жил болгон Монгол Улсын засгийн газар дархлаажуулалтын одоо ач холбогдлыг өндрөөр үнэлж засгийн газрынхаа одоо төсвөөс улсын төсвөөс жил дараалан зарцуулж байгаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр одоо бол бараг 100% шахуу манай дархлаажуулалтын санг бол улсын төсвөө санхүүжүүлж байгаамаа. За энэ арга хэмжээг явуулсны үр дүнд Монгол орн бол халдварт саа өвчнийг, цагаан цэцэг өвчнийг, няраа хүүхдийн татран өвчнийг бол бүрэн устгасан орн. За одоо сахуу хөхүүл ханиад В гепатитын халдварыг бол бүрэн хяналтандаа авч чадсан. За дөнгөж энэ жил гэхэд бид нар халдварт улаан бурхан за КОР гэж ярьдаг манайхан дархалтыг таслан зогсоож чадсан орноор бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Аз намхан далайн бүсийн хорооноос батламж авсан. За ийм одоо амжилттай байгаамаа. Монгол улс дархлаажуулалтын хөтөлбөртөд багтдаг вакцинуудыг товлолын дагуу өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулснаар 1940 онд цагаан цэцэг, 2000 онд халдвартай саа өвчнийг устгаж чадсан юм. Түүнчлэн Б вирус гепатитыг хяналтанд авч улмаар 2014 оны 3 сард улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоосон Номхон далайн баруун бүсийн анхны 4 орны нэг улс юм. Орчин үед нийслэл хотод хүн ам олноороо суурьших, шин бүтээн байгуулалт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, байгалийн баялаган ашиглах гэх мэт цаг үеийн хурдастай өөрчлөлт нь эрүүл мэндийн салбарынхнаас ажлын нарийн зохион байгуулалтыг шаардсаар байна. Эрүүл мэндийн яам, халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албанаас дархлаажуулалтын шин цэгийг нээн дархлаажуулалтын тоног төхөөрөмж, эмч совилогч нарыг бэлтгэх, мэрэгжлийн арга зүйчээр хангах ажлыг тасралтгүй улам эрчимтэй зохион байгуулж байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албан улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 229 өрхийн эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын кабинет, 338 сумын эмнэлгийг тус хариуцсан цочмог, сул, саажил түхий халдвар төвчний с жигтэй тохиолдолд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг тогтолцооны дагуу тандаж хариу арга хэмжээ авах нүсэр бөгөөд нэр хүндтэй ажлыг хийж байна.
Эх орны нэрээ дий болсон хүүхэд багчуудыг өвчин эндгэдлээс найдвартай сэргийлэх, зархлаажуулалтын эрхэм ажлыг үргэлжлүүлэн авч яваа эрдэмтэн эмч совилогч та нар бол цаг цагийн хүрдийг түрж амьдралын урсгалыг залалсаж яваа гэгэн үйлстэн билээ. Ийхүү он цагийн уртад шинжлэх ухааны хөгжил дэвшил дархлаажуулалтын түүхийг тээж дээшилсээр улам урагшилсаар байх болно.